Амьдралын тань нэг талбарт төгсгөл, дуусалт, өөрчлөлт, шинжлэл ирж нөгөө талбарт нь болохоор өсөлт, дэвжилт, боломж нэгдэх болно. За энэ юу гэсэн үг гэх юм бол 2026 онд байж болох хамгийн хүчтэй нөлөөтэй тэргэл сар Хумхын ордонд 7 дугаар сарын 29-нд гарч байна. За ингэснээрээ сар маань өөрөө Плутотой нэгдсэн. За хяналт хин нэгнээс хамааралтай байх эрх мэдэлтэй холбоотой асуудал нэг талд өрнөж байж болох бол за тэдгээртэй холбоотой зүйлс дуусгар болсноор нөгөө талд тань төсөж өгөх боломжууд за амжилт өөрийгөө илүү томоор илэрхийлэх хүслүүд нэмэгдэн зэрэгцэх боломжтой байна. За өөрөөр хэлбэл нэг зүйл дуусч байгаа мэт харагдаж байх боловч үнэн хэрэгтээ магадгүй одоо илүү том боломж орон зай танд үүсэх нэг хаалга хаагдж байгаа боловч илүү таатай танд илүү таарсан тохирсон хаалга нэгдэж байгаа нөлөөлөл байна. За Арслангийн орд өөрөө биднийг өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл, за бусдад магадгүй танигдах хүсэл, өөрийнхөө чин сэтгэлээсээ зүрхнээсээ байх зүйлсийг илэрхийлдэг. За тэгтэл Хумхын орд маань болохоор бидний найз нөхөд хамт олон за нийгмийн хүрээлэл, цахим орчин, ирээдүйн том зорилгууд бөгөөд эрхчлөөг илэрхийлдэг орд байгаа. За тэгэхээр энэ тэргээс сарны үед болохоор өөрийгөө харуулах хүсэл, за нийгмийн хүрээлэлтэй багтах хэрэгцээ, хувь хүний одоо өсмөр томормоор байгаа зорилго хүсэл бөгөөд одоо олон нийтийн хүлээлт хоёрын хооронд ерөнхийдөө бол зөрчлөөд гарах магадaltaйг харуулж өгч байна. За тэгэхээр хүн бүрт магадгүй таалагдах гэж өөрийгөө нууж дарж авсан зүйл байх юм бол магадгүй эдгээр зүйлсийг хийж чадхаа болох буюу цаашаад одоо төвчгөж гисэн илүү хэцүү болж ирэх зүйлс байж болно. За энэхүү тэргэл сарны гол зорилго нь юу вэ гэх юм бол магадгүй хит их нийгмийн дарамт чахалтаас болоод өөрийнхөө бүтээлч байдал өөрийгөө одоо чин сэтгэлээсээ зүрхнээсээ хэн бэ гэдгээ илэрхийлж чадахгүй өсөж хөгжих дэвжих бүх зүйлээ хааж байсан хүмүүс байх юм бол тэдгээр хүмүүст одоо эсэргээрээ илүү гэрэлтэх боломжийг олгож өгч болно. За харин хит их нөгөө нэг өөрөөхөө гэрэлтээд нийгмийн одоо нөхцөл шаардлагыг сонсохгүй зүйл байсан байх юм бол тэрийг эсэргээрээ буцаагаад харах хэрэгтэй буюу энэ хоёрын хооронд одоо аль нэгийг сонгох гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө онцгой чадвараа алдахгүйгээр бусадтай холбогдох буюу одоо энэ хоёрын тэнцвэрийг олох гол нөлөөтэй байх болно. За нар бөгөөд Парасит гарагийн боломжийг харахад энэ ерөнхийдөө бол одоо энэхүү тэргэл сарны хамгийн эрэг хэсэг байгаа. За яг энэ өдөр буюу 7 дугаар сарын 29-нд нар маань Параситтай бүр яг нягт холбоотой буюу хоорондоо хэмнэн хүртэл ижилхэн 6 хэмнээр хоорондоо холбогдсон байгаа. За ингэснээр ерөнхийдөө бол одоо хүн бүр өөртөө итгэх тодорхой хэмжээгээр итгэл нэмэгдэх, за түүнээс гадна магадгүй хийж байсан бүтээл за үгүй бол удаан хугацаанд ажилласан төсөл ажлаа олон нийтэд харуулах, за шинэ боломжууд нээгдэх, нэр хүнд өсөх, за үгүй бол магадгүй одоо албан тушаал ахих удирдах байр сууринд очих гэдэг ч юм уу. За үгүй бол одоо байгаа нөхцөл байдлаасаа илүү том зүйлс рүү зорих тэмүүлэх, том зорилго тавих боломжуудыг бидэнд өгч болно. За тэгэхээр зарим хүмүүсийн хувьд нөгөө одоо яриад байгаа маш удаан хугацаанд хийсэн хөлмөрсөн байсан зүйл ажил нь бусдын анхаарлын одоо дүнд орж иж бодит үр дүнгууд гарч ирэх боломжтой. За гэхдээ одоо Парасит гараг маань өөрөө хүрсэн зүйл болгоноо өсгөж, томруулж, дэвшүүлж одоо үржүүлж өгч идэг. За тэгэхээр эерэг зүйлсийг томруулахын зэрэгцээ ч гэсэн хит их бартамнал гэдэг ч юм уу тий хит их нөгөө эго өндөртэй байх, за хит их бодлогогүй эрсдэл гаргах, за үгүй бол чаглаасаа давсан амлалтууд өгдөг, хит их өөдрөг төсөөллүүд, хит их зарлагыг ч гэсэн ерөөхдөө бол нэмэгдүүлж болно. За тийм учраас өөртөө ихтгэлтэй эерэг хандлагатай байх нь зөв боловч магадгүй танд үнэхээр таарж байгаа илүү таны чин сэтгэлийн зүрхтэй одоо хүсэлтэд нийцж байгаа билүү гэдэг зүйлийг бөгөөд одоо бодит нөхцлөө үл таамсарлаж болохгүй маа. За эсрэг талд нь гэх юм бол сар бөгөөд дэлхийн ван гараг байгаа. За сар өөрөө сэтгэл хөдлөл мэдрэмж бидний дотоод хүүхэд ертөнцийг гэр бүлийг илэрхийлж байдаг бол Плуто маань өөрөө нөгөө өвхөл амьдрал шинжилэл өөрчлөлт хувьсалтыг илэрхийлж байдаг. За ингэснээрээ магадгүй одоо бидний өмнө нь үл таамсарлаж байсан ойшоохгүй байсан зүйлсүүд гарч ирж болно. За энэ нь болохоор нөгөө Хумхын ордон дээр болж байгаа учраас найз нөхөдтэй харилцаа хамт олон багийн ажил олон нийтийн орчин за магадгүй тантай далдуур өрсөлдөж байсан хүмүүс гэдэг ч юм уу тий атаархдаг байсан хүмүүс за үгүй бол эрх мэдэл өндөр албан тушаалтай хин нэгэн за таныг магадгүй хяндаг цагддаг хүмүүстэй холбоотой зүйлс илүү их ил гарч ирэх нуугдсан байсан үннүүд илүү тодорхой болох боломжтой. За тэгэхээр хин нэгэн магадгүй таныг хянахыг
оролцож исэн, дарж исэн, за магадгүй очих ёстой албан тушаалаас тань хойш татаад байсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс байсан бол тухайн зүйлсүүд илүү их ил гарч ирэх. За эсвэл та өөрөө магадгүй одоо бусдад хит их хүлээн зөвшөөрөхийн тулд, бусдын анхаарлыг авахын тулд, бусдад үнэлэгдэхийн тулд тэр хүмүүсээс буюу одоо бүлэг хүмүүсээс хит их хамааралтай, нийгмийн дарамт шахалтаас хит их хамааралтай тий олон хүнд нийгмийн стандартаар ийм л зүйл байдаг юм чинь би ч гэсэн эдгээр зүйлсийг л хийх ёстой гэдэг одоо зүйлсээс хит их одоо өөрийгөө дараад байсан бол эдгээр зүйлсээ ч гэсэн анзаарах боломжийг бүрдүүлэх болно. За тэгэхээр зарим хүмүүсийн хувьд болохоор одоо өөрт таарахгүй байгаа хүрээлэл таагүй бол хамт олон найз нөхдөөсөө холдох шийдвэрүүд гаргаж болно. За энэ нь болохоор заавал маргаан завгүй бол том хэрүүл гарна гэсэн үг биш. Зүгээр л одоо таны чиглэж байгаа зүйл та хэн болж байгаатай тухайн одоо бүлэг орчин хүмүүс нийцгээ байсан байж болно. За ерөнхийдөө бол энэ үед бас сэтгэл хөдлөлөөр ямар нэг таагүй зүйлс хийхээс та хэдийгэ болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За энэ нь нийгмийн хүрээнд ямархуу байдлаар илрэх боломжтой гэж харж байна вэ гэх юм бол арслангийн орд өөрөө бүтээлч байдал, за түүнээс гадна одоо урлагийн хүмүүс, за илүү бүтээл туурвдаг дуучид, жүжигчид гэдэг ч юм уу те илүү нөгөө бусдын нүдэнд өртдөг, дэлгэцээр гардаг гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүсийг илэрхийлж байдаг. За хумхын орд маань болохоор өөрөө ард иргэд нийт түм, за түүнээс гадна одоо илүү цахим сүлжээ зэргийг илэрхийлж байдаг. За тэгэхээр энэхүү тэргээс хараар бидний магадгүй сошиал медиатай харилцдаг харилцаа. За ялангуяа одоо монголчуудын хувьд яригадаад байгаа асуудал гарч ирэнгүүт хэдхэн хоног сэвээ тухайн зүйл дарагддаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлстэй холбоотой зүйлс ч гэсэн илүү тод гарч ирэх боломжтой. За энгийн байдлаар одоо хувь хүнд илэрхтэй болохоор магадгүй бид өөрөө өөрсдийгөө үзэлтээр лайкаар үгүй сэтгэлээр дагагчдын тоогоороо үнэлдэг үү, тодорхойлдог үү гэдэг зүйлсүүд гарч ирэх. За зарим хүмүүсийн хувьд гэх юм бол одоо олон нийтийн өмнө илүү их харагдах, илүү их нэр хүндээ өсгөх боломжууд гарч ирж болно. Зарим хүмүүсийн хувьд эсвэргээрээ одоо захин орчноос зай авах хэрэгтэй, хилд их хил ам өндөрсдөг. За энэ нь болохоор магадгүй өөрийнхөө үн цэндрүүнд хаалтсан байдлаар байж болно. За тэгээд энэхүү одоо эсрэгцэл маань аль аль нь Тэнгэрийн ван бөгөөд 7 гаригуудтай эерэг холбоосуудыг үүсгэсэн байгаа. За тэгснээрээ одоо ийм сакс хэлбэрийн дүрслэлийг үүсгэсэн байгаа. За энэхүү саксыг нь болохоор Barbados Basket гэдэг нэрээр нэрлсэн байгаа. За яагаад вэ гэх юм бол ковидыг болно гэдгийг нь урьдчилан таамаглаад тэмдэглэлтэй бичиж үлдээсэн байсан герман астрологч нь мөн энэхүү гаргийн хөдөлгөөнийг болно гэдгийг нь тэмдэглэсэн байсан. За энэ гаргийн хөдөлгөөн нь ерөнхийдөө бол 7 дугаар сард яг Хүмүүдэн 4 хэмнээр маш том гаргуудын хөдөлгөөн маань одоо давхцсан болсон. За ингэснээр нийгмийн ерөнхийдөө бол нөгөө дараагийн түвшинд илүү эерэг таатай өөрчлөлтүүд болох боломжтой гэдэг зүйлийг таамагласан байгаамаа. За тэгэхээр одоо энэхүү хумхын ордны тэргэл сар нь тухайн зүйлийг нийгмийг дараагийн түвшинд аваачиж байгаа, өөрчилж байгаа байдлаараа ерөнхийдөө бол энэ зүйлийг илүү хурцгаж өгж байгаа эхний алхам болж байгаа болов уу гэж би бол хувьдаа харж байна. За Тэнгэрийн ван гарагийн нөлөөлөлтөй холбоотой бид ерөнхийдөө бол нөгөө гацсан байсан асуудлын шийдлүүд илүү их одоо хурдан шийдэгдэх, мэдээ орж ирэх, ажлын магадгүй шинэ арга барил олох гэдэг ч юм уу, шинэ технологитой ажиллах, за үгүй бол илүү өөр хүрээлэлтэй амархан холбогдох, зорилгоо өөрчлөх, удаан одоо твцэн байсан нөхцлөөс ч гэсэн илүү зоригтой гарах боломжтой байж болно. За гэтэл 70 гарагийн нөлөөллөөр болохоор магадгүй одоо төсөөлж мөрөөдж исэн зүйл дээр илүү эрмэгийн зоримог байх. За ялангуяа нөгөө хоньны ордон дээр байгаа учраас ямар нэг зүйлийг одоо хувьдаан биедан эхлүүлэх. За тэгээд 70 гарагийн нөлөөлөл учраас одоо төсөөлөл мөрөөдөл ямар нэг бидний хүлээлттэй байсан магадгүй үлгэрийн гэж бодож исэн зүйлсээ ч гэсэн биелүүлэх боломжтой зүйлсүүд байж болно. За түүнээс гадна энэхүү одоо гаргийн хөдөлгөөн тэргэл сар маань өөрөө хэртэлт биш боловч 8 дугаар сард болох хэртэлтийн улирлын өмнө тохиож байгаа учраас ирэх одоо шинэ мөчлөгийг илчлэх, за түүнээс өмнөх цэвэрлэгээ байдлаар илэрч болно. За энэхүү одоо хэртэлттэй холбоотой мөн үүлийн өрийн зангилаанууд буюу одоо хувь тавилангийн зангилаанууд хүртэл өөрчлөлтөө одоо ордоо солисон байгаа учраас энэхүү бүх зүйлийг дахиад хурцгаж өгөх одоо өмнөх их цэвэрлэгээ гэж хэлж болох үст байгаа болов уу гэж харж байна. За тэгээд одоо яг энэ тэргээс артаа холбоотой байсан зүйлсүүд нь болохоор энэ үед гарсан асуудлууд, ойлголтууд, шийдлүүд магадгүй 8 дугаар сарын үйл явдлуудтай холбогдох магадлал нэг өндөр байх болно.
За тийм учраас энэ үед гарч ирсэн бүх зүйлийг ерөнхийдөө бол тухайн үед нь хүчээр шийдэх гэхээсээ илүүтэйгээр юу болж байгааг илүү ажиглаарай гэж зөвлөмөр байна. За юу дуусч ийн амьдралдаа юуг дуусгах цаг болсон байна. Юу цааш үргэлжлэх боломжгүй байна. Юуг одоо дахиад одоо магадгүй тэгээд яваад байж чадахгүй вэ? Юунд магадгүй зай гаргаж өгөх шаардлагатай болсон бэ гэдэг асуултуудыг өөртөөсөө асуугаарай. За тэгэхээр энэхүү тэргэл сарны үеэр таны одоо натал чартнаас хамаарат арслан бөгөөд хумхай ордны байршлууд хаана байдаг, ямар гаригуудтай уялдаж байгаагаас хамаарат найз нөхдийн харилцааны үнэн ил болох, за таны хариалагддаг баг байгууллага, за үгүй бол хүрээлэл зэрэгтэй одоо холбоотой өөрчлөлтүүд гарах буюу та магадгүй тухайн баг хамт олноос гарах, за үгүй бол магадгүй шинэ хамт олонтой болох, за үгүй бол одоо бүлэг хүмүүст чиглэсэн байсан олон нийтийн төсөл үр дүнгээ өгөх, за ямар нэг одоо тарьсан үр өгөөж хураах боломжтой. За түүнээс гадна сошиал медиа үгүй бол техник технологитой холбоотой өөрчлөлтүүд гарах, за зарим тохиолдолд магадгүй баг зэргийн одоо скандалууд буюу хил амтай холбоотой. За энэ ялангуяа инфлюенсер олон түмний нүдэн дээр гарч ирдэг хүмүүстэй холбоотой мэдээллүүд илүү их гарч ирэх. За түүнээс гадна одоо хийсэн байсан бүтээл, ажил илүү олон нийтэд хүрэх, за үгүй бол магадгүй карьерийн боломжууд гарч ирэх, бусад танигдах, бусдын анхаарал төртөх. За үгүй бол магадгүй одоо эрх мэдэл хяналтын төлөөх одоо тулаан тэмцлүүд үүсэх буюу магадгүй би биенийхээ дээр дор орохыг хин илүү их мэдлэлтэй болох, за үгүй бол нэг нь нөгөөгөө удирдах гэдэг асуудлууд илүү их гарах. За түүнээс гадна одоо хатаархал, далд өрсөлдөөнүүд ч гэсэн илүү тод болох. За магадгүй өөрийгөө даарч нууж явсан бусдын өмнө ил тод гарахгүй байснаа ойлгоод гармаар санагдах. За урт удаан хугацаанд тавьсан байсан зорилгоудаа өөрчлөх, гинтийн одоо ямар нэг зүйлээс чөлөөлөгдөж байгаа юм шиг өөрөө өөрийнхоороо ямар нэг зүйлийг ил тод болгомоор бусдын өмнө гаргаж иргмээр үгүй бол одоо хязгаарлаж исэн зүйлсүүдээ ч гэсэн тавьж явуулмаар санагдах боломжтой. За тэгээд түрүү хэлсэнчлэн энэ таны натал чарттай холбоотой таны гаригуудтай, мандалт нар сартай холбоотойгоор илүү хүчтэй мэдрэгдэх болно. За тэгэхээр энэхүү тэргэл сар нь хинт хамгийн хүчтэй нөлөөлөх вэ гэх юм бол хэрвээ таны одоо натал чартан дээр хумх, арслан, өвхөр, хилэнцээ ордны гаригууд мандалт нар сартай байдаг. За үгүй бол MC буюу нөгөө ажил мэргэжлийг илтгэдэг шугам байдаг. За үгүй бол ямар нэг хувийн гаригууд байдаг. За үгүй бол гаригийн бөгнөрөл байдаг бол за ялангуяа тухайн гаригууд нь та хэд маань илүү астрологийн мэдлэгтэй бол 2-10 хэмдээр байдаг бол энэхүү тэргэл сар бүр илүү хүчтэй мэдрэгдэх болно. За 2-10 хэм дотроо 4-7 хэмийн илүү одоо ойрхон байх тусам эдгээр хүмүүсийн амьдралд илүү томоохон ойлголтууд, үр дүнгууд, шийдвэрүүд, өөрчлөлтүүд гарч ирнэ. За хумх болон арслангийн хувьд ерөнхийдөө бол бие болон бусад гэсэн одоо тэнхлэг илүү хүчтэй идэвхжиж байгаа учраас та өөрийнхоороо гэрэлтгүй үг бол бусдын нөлөөнд автах уу гэдэг одоо иймэрхүү сэдвүүд илүү хүчтэй болно. За өвхөр болон хилэнцээ ордныхны хувьд илүү одоо тогтвортой байхыг хүсэж байсан зүйл нь өөрчлөгдөх шаардлагатай болох магадлалууд харагдаж байна. За түүнээс гадна одоо энэхүү гаргийн холбоос буюу Barbalds Basket-д маань аль хэдийн нөгөө хоньны ордон дээр байгаа Тэнгэрийн ван гариг бөгөөд Ихрийн ордон дээр байгаа Далайн ван гаригууд оролцож байгаа учраас эдгээр ордуудад ч гэсэн илүү их хүчтэй нэмэгдэх, илүү их одоо саяны яригадаад байгаа өөрчлөлтүүд, шийдвэрүүд, ойлголтууд, үр дүнгууд гарах нэ. За энэ үед юу хийхгүй байхыг зөвлөх вэ гэх юм бол энэхүү тэргэл сарны үеэр магадгүй мэдрэмжээсээ зүхтаах зүйл гарах магадлал нэлээд өндөртэй байх болно. За яагаад гэх юм бол хумхай орд маань одоо сар маань хумхай ордон дээр байгаа бөгөөд хумхай ордны одоо натал чартан дээр сартай хүмүүс ихэвчлэн өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээс зүхтаадаг, илүү холддог. За үгүй илүү одоо нөгөө логикоор тухайн зүйлд хандах гад байдаг. За тэгэхээр иймэрхүү мэдрэмжээсээ одоо мэдрэмжээ байхгүй мэт аашлахтаа түүнээс гадна одоо мэдрэмжүүдээ өвгүйсгэх зүйлсүүд гарах магадлал өндөртэй байдаг. За түүнээс гадна зөрүү зангаараа ямар нэг одоо өөрчлөлтийг хүлээж авахгүй тухайн зүйлсээс хит их татгалзах. За түүнээс гадна одоо нөгөө түрүүн яригадад исэн ямар ч нөгөө бодит төлөвлөгөөд стараа ямар ч одоо нөгөө газарчлага байхгүйгээр том амлалтууд өгөх. За хит их мөнгө зарцуулах гэдэг ч юм уу. За түүнээс гадна одоо өөрийгөө бусдад батлахын тулд магадгүй одоо ийм томоохон алхмууд, чийдрүүдийг гаргах. За ямар нэг байдлаар одоо түрүү яригдсанчлан том шийдвэр
гаргаад төр зүрийн гарсан уур хилэнгээрээ шийдвэр гаргах. За үгүй бол магадгүй хин нэгнийг олон нийтийн өмнө шившиглэх буруу байдалд одоо буландсан байдалд оруулах. За түүнээс гадна сэтгэл хөдлөлөөрөө хит их мэдрэмжэндээ автаад эсрэгээрээ магадгүй сошиал медиа дээр бодлогогүй постууд бичих зэрэг зүйлсүүд гарах боломжтой. За энэ ерөнхийдөө бол одоо болгоомжтой байгаараа гэж зөвлөж байгаа гэдэг нь өөрөө өөрийгөө дарах гэсэн үг биш. Харин нөгөө өөрөө өөрийгөө илэрхийлж байгаа байдал тань ямархуу байх вэ гэдэг зүйлтэй холбоотой сонголтуудыг хийхийг илүү зөвлөж байгаа юм шүү. За энэхүү энергийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг талаар одоо ярьцгаая. За ерөнхийдөө бол одоо нөгөө сар маань хумхай ордон дээр бөгөөд Плуто дээр байгаа учраас Плутогийн нөлөөллөөр юу болж байгаа, юу мэдэрч байгаа вэ гэдгийг ерөнхийдөө бол хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх нэрлэхийг та хэдий зөвлөмөр байна. За хоёрдугаарт нь гэх юм бол нар маань өөрөө бархас сайттай холбогдсон учраас түрүүн хэлсэнчлэн хэтрүүлэх ямар ч зүйл байсан гэсэн хэтрүүлэх одоо асуудал гарч ирж болно. Өөрөөр хэлбэл магадгүй өөрөө өөрийгөө хит их батлах гэсэн хэтрүүлэг, хэрээс хэтэрсэн үйлдэлүүд хийх гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлсүүдээр илүү болгоомжтой хандах өөрийгөө хянахыг зөвлөмөр байна. За 3 дугаарт гэх юм бол нөгөө хумхай ордон дээр сар бөгөөд Плуто байгаа учраас нийгмийн хүрээлэл тань илүү их чухал байх болно. Өөрөөр хэлбэл магадгүй та одоо жилүүрийн ордтой байлаа гэдэг ч юм уу тий. Үгүй бол жилүүрийн ордны байршилтай байдаг. За үгүй махад 7 дугаар гэрийн байршлуудтай байгаад хүн бүрт таалагдах гэж оролдог зүйлс байх юм бол хүн бүрт таалагдах шаардлагагүй гэдгээ. За тэгээ өөрийгөө өөрийнхөө хүчин сэтгэлээр бусдыг хохирохгүйгээр илэрхийлэх ёстой гэдгээ ч гэсэн илүү хүлээн зөвшөөрөх байдлаар гарч ирж болно. За гэхдээ энэ нь одоо юу гэдэг хинтэй ч холбогдохгүйгээр хинтэй ч харьцахгүйгээр те ганцаараа хүчтэй эрх мэдэлтэй өөрийнхөө дураараа бай гэсэн үг биш. Эсвэргээрээ одоо тухайн зүйлийн баланс тэнцвэрийг олох өөртөө тохирох бүлэгт хараалагдахыг зөвлөж байгаа юм аа. За хэрвээ та өөрийн натал чартыг буюу одоо төрсөн мандалт нар сар хайрлах байдал за одоо тань тохиолж байгаа үйл явдлууд зэрэгтэй холбоотой уншлага амар байвал дэлгэцнээр гарч байгаа Instagram болон Facebook хаягаар холбогдоорой. За энэхүү тэргэл сарны энерги маань 7 дугаар сарын 29-ний орой 10 цагийн орчимд тэргэл сар маань яг өөрийнхөө одоо оргил хүчтэй үед ирж байгаа. За ингэснээр ерөнхийдөө бол одоо 7 дугаар сарын 26-наас ахуулаад бараг 8 дугаар сарын 2-ны хүртэл илүү хүчтэй нөлөөлөл мэдрэгдэх болно. За тэгээд яг энэ хугацаанд 7 дугаар сарын 29 болон 30-нд хамгийн хүчтэй нөлөөлөлтэй байна. За дараагийн хэдэн хоногт нь одоо сэтгэл хөдлөл мэдрэмжүүд маань аажмаар буураад за гэхдээ магадгүй одоо энэ үед ил болсон үйл явдлууд, өрнсөн үйл явдлууд, гаргасан шийдвэрүүдийнхаа нөлөөг бид дараагийн 2-7 хоногт илүү харах боломжтой байдаг. За түүнчлэн энэхүү хэртэлт маань одоо тэргэл сар маань хэртэлтийн улирлын өмнө тохиож байгаа учраас одоо энэ үед хэлсэн магадгүй сэдвүүд 8 дугаар сарын 12, 28, 9-нд тохиолдох нар сарны хэртэлтүүдтэй одоо холбоотой зүйлсийн эхлэл болоод за тэгээд тухайн хэртэлтүүд тохиолдох үед илүү өрнөлн яваад үр дүнгууд нь харагдаад илүү хүчтэй одоо шилжилтүүд болоод явах магадaltaй. За тийм учраас нөгөө түрүүн өмнө хэлсэнчлэн 7 дугаар сарын 29-нд бүх хариултыг нь олох гэж ярахгүй. За эцсийн шийдвэр гарах гэхгүй бүх зүйлийг илүү тайван дотортой бодох, үннийг илрүүлэх үе болгож та хэд маань ашиглаарай гэж зөвлөё. За анх удаа сонсож байгаа хүмүүс байгаа. За үгүй бол өмнө нь сонсч байсан хэрнийг зөв сонсох заавараа мэдгүй хүмүүстэй зориулаад энэхүү ордны маань тайллуудыг буюу 12 ордны маань тайллыг сонсохдоо өөрийнхөө мандалт орд, нарны орд, сарны орд за үгүй бол ямар нэг гаргуудын бөөгнөрлөл байдаг бол тухайн бөөгнөрлийнхөө ордоор сонсоорой гэж зөвлөмөр байна. За мандалт ордоороо сонсноороо таны амьдралд илрэх ямар одоо амьдралын талбарууд өөрчлөгдөх вэ гэдэг зүйлийг илүү бодиттой мэдэх боломжтой байдаг. За нарныхаа ордоор сонсноор таны амьдралын зорилго чиглэл хэрхэн нөлөөлөх талаар илүү мэдээлэл авах боломжтой байдаг бол сарныхаа ордоор сонсноор таны сэтгэл хөдлөл мэдрэмж дотоод одоо ертөнцид хэрхэн нөлөөлөх зүйлийг илүү их мэддэг байгаа шүү. За ингээд 12 ордны тайлал руу гарцгаая. Хоньны орд, хоньны мандалт нар сар. За хоньны ордны хувьд энэхүү тэргэл сар нь та хэдийн маань 11-р гэр дээр тохиож байна. За энэ нь болохоор найз нөхөд, нийгмийн хүрээлэл хамт олон үзэгчид за урт удаан хугацааны зорилгыг илэрхийлэх гэр байгаа. За ингэснээрээ магадгүй таны нэг найзтай харилцаа гэдэг ч юм уу. За үгүй бол бүлгээрээ багаараа хамтаараа за үгүй бол олон түмний өмнө
хүмүүст хүртээлтэй ямар нэг зүйл хийдэг бол заагүй бол дундын одоо төсөл зэрэгтэй холбоотой үйл ажиллагаанууд илүү оргил зэгтээ хүрэх магадлал өндөртэй. За ингэснээр хэн таныг үнэхээр дэмждэг вэ? Заагүй бол магадгүй таны амжилтаас хэн магадгүй өөрөө өөртөө ашиг хонжоо хайж байгаа вэ? Булааж авах гэж оролдож байгаа вэ гэдэг зүйлсүүд илүү тодорч гарч ирэх боломжтой. За хэврээ ямар нэг байдлаар одоо таны ажилдаг баг хамт олон хүрээлэл дотор өрсөлдөөн байсан, хатаархал байсан. Заагүй бол эрх мэдэлтэй одоо холбоотой дээр доороо орох гэсэн асуудлууд байсан бол эдгээртэй холбоотой зүйлс илүү илчлэгдэж гарч ирэх боломжтой. За сар бөгөөд Плуто гарагийн эсрэг талд нар бөгөөд Парасит гараг нь таны 5 дугаар гэрт хоорондоо холбогдож байрлаж байгаа. За ингэснээрээ бүтээлч байдал, хайр дурлал, хүүхэд, хобби заагүй бол ямар нэг одоо олонний өмнө өөрөө өөрийгөө харуулах боломжтой холбоотой зүйлсүүдийг илүү тэлж өсгөж өгч байгаамаа. За ингэснээр магадгүй одоо таны контент үгүй бол бизнесийн санаа заагүй бол ямар нэг одоо бүтээл авьяас илүү олон хүнд хүрэх боломжтой. За романтик харилцаанд ч гэсэн илүү их боломжууд гарч ирэх магадгүй илүү их олон хүмүүс таныг болзоонд өрөх боломжууд ч гэсэн хэрвээ сингл бол гарч ирэх магадлалтай байх нэ. За гэхдээ энэ одоо гаргийн хөдөлгөөний маань гол энэхүү тэргэл сарны маань гол зүйл гэх юм бол бусдын одоо сонирхол та одоо хүсэл таалалд нийцхийн тулд өөрийгөө өөрчлөхгүй за мэдээж одоо бүх хүмүүсийг сөрөөд байна гэсэн үг биш боловч өөрийнхөө чин сэтгэлийн хүсэл өөрийгөө нуун дарагдуулахгүй өөрийнхөө зүн совин өөрийнхөө чин сэтгэлийг мөн энэ бүх зүйлдээ уялдуулж харж явах. За тэгээ зөв хүрээлэлээ сонгох өөрийнхөө бүтээлч байдлыг гэсэн бусдын хүлээлтээс тусгаарлах байдлаар зөв таатай илэрхийлэхийг зөвлөсөн гаргийн хөдөлгөөн болж байна. За өөрөөр хэлбэл магадгүй ямар нэг байдлаар одоо таны бүтээлч зүйлийг хязгаарлаад хүмүүсийн хүсэлтээр өөрийнхөө чин сэтгэлээсээ гаргадаг бүтээлтэй холбоотой за юу гэдэг ийм хийжүүл хүмүүс таалагдахгүй юм чи энэ зүйлийг хийхэ боллоо гэдэг ч юм уу те үгүй бол энийг хийхэд одоо хангалттай хүмүүс таалагдахгүй хүмүүсээс шүүмж орж ирдэг учраас хийхгүй гэдэг зүйл байсан бол эсвэргээрээ тухайн зүйлийг хийх бүтээх зүйлсүүд рүү таныг шахах болно гэсэн үг. За өөрөөр хэлбэл энэ дахиад магадгүй одоо романтик харилцаан дээр ч гэсэн 11-р гэр дээр байгаа сар бөгөөд Плуто гараг нь таныг найз нөхд нийгмийн одоо дарамт хахалтаар хостой болохыг шаарддаг байлаа гэж бодоход 5-р гэр дээр нар бөгөөд Парасит гараг холбогдсноороо магадгүй тухайн хүнтэй таарахгүй байвал та үгүй гэж хэлэх. За тэгээд өөрийнхөө чин сэтгэлийн зүрхний хүслийг сонсоод өөр одоо сонголтуудыг туршиж үзэх боломжтой ч гэсэн илэрхийлж өгч байгаамаа. Энэ таны ордтой хэр нийцэж байна вэ? За комент сэтгэл хэсэгт өөрийнхөө ордны эможиг бичиж үлдээхээ мартаоцай. Үхрийн орд, үхрийн мандал, нар сар. За үхрийн ордныхны хувьд энэхүү тэргэл сар нь таны 10 дугаар гэр дээр тохиож байна. За ингэснээрээ ажил мэргэжил карьер нэр хүндтэй бизнестэй за үгүй бол таны нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой хэсгүүд дээр өөрчлөлт шинжилэл авчрах нь байна. За ингэснээрээ магадгүй урт удаан хугацаанд хийж байсан ажлын төсөл тань дуусах, үр дүн нь нийтэд илүү ил болох. За түүнээс гадна магадгүй албан тушаал өөрчлөгдөх. За үгүй бол удирдлагын түвшинд ч гэсэн илүү чухал шийдвэрүүдийг гаргах магадлал өндөртэй болов гэж харж байна. За Плуто гараг сартай маань одоо холбогдсон байгаа учраас энэ одоо ажлын ачаалттай холбоотой энгийн асуудал гэхээсээ илүү магадгүй одоо бүр байгууллага дотор байдаг таны магадгүй хувийн бизнес доторх хүртэл эрх мэдэл хяналт заагүй бол хоорондоо байдаг өрсөлдөөнүүд заагүй бол магадгүй таныг дутуу одоо үнэлж байсан араартай нь одоо магадгүй хор хутгасан гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд илүү тодорч гарч ирэх үнэн нь илчлэгдэх нууцуд илгэгдэх боломжтой. За зарим мөхрийнхний хувьд одоо карьерийн хувьд цаашдынх нь одоо хүсэл зорилготой одоо явж байгаа замнал нь нийцгүй байгааг ойлгоод за зарим нь илүү өндөр байр суурин дээр очмоор байгаа. Заагүй бол зарим нь илүү их үүрэг хариуцлага хүлээх. Заагүй бол зарим нь одоо өөр ажилд орох. За зарим нь болохоор магадгүй олон танигдах боломжууд гарч ирэх магадaltaй. За нөгөө талд болохоор нар бөгөөд Парасит гаргууд таны 4-р гэр дээр холбогдож байгаа учраас гэр орон, гэр бүлтэй, за орон байртай, үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд таны одоо хувийн амьдралын за сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийн илүү доктортой байдалтай холбоотой зүйлсүүд таны өсөлтийн их усүр болж болно. За тэгэхээр магадгүй нөгөө нүүх байраа томруулах, гэр бүлийн дэмжлэг авах, гэрээсээ ажиллах боломжууд нээгддэг. Заагүй бол ажлаа солих гэж байтал магадгүй таны хоостой, ихнэртэй, нөхөртэй, аав ээжтэй гэдэг ч юм уу те. Ах トゥ таны одоо ажлаа солих гэж байгааг дэмжиж арын албанд нь ажиллаад өгье, туслахыг дэмжиж гэдэг зүйлсүүд гарч ирэх боломжтой.
За гэхдээ энд болохоор нөгөө ажил мэргэжил карьер бөгөөд хувийн амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах нь зүйтэй болохыг Мартуза гэж сануулмаар байна. За өөрөөр хэлбэл магадгүй бусдын нүдэнд одоо амжилттай харагдах гэхээсээ илүү танд одоо өөрт тань илүү нийцсэн байгаа, илүү тогтвортой, бодтой таны хүсэл зорилготой нийцсэн байгаа амьдрал, за таны одоо гэр бүлд таны урт удаан хугацааны зорилго ирээдүйд таарах зүйл юу байгаа вэ гэдэг зүйл сонголтыг хийх нь энэ тэргэл сартай холбоотой илүү тодорч гарч ирэх болно. За энэ танд одоо амьдралтанд гарч байгаа өөрчлөлтүүд, шилжилтүүдтэй таарч байна уу? Та өөрийнхөө ордны эможиг коммент хэсэгт биччихэлтэйгээрэй. Эхрийн орд, эхрийн мандалт, нар, сар. За эхрийн ордныхны хувьд энэхүү тэргэл сар нь таны 9-р гэр дээр буюу боловсролоо ахиулах, дээшлүүлэх гадаад улс оронтой холбоотой аялал жуулчлал, хууль, завгүй бол хэвлэл, нийтлэл, ихтгэл үнэмшилтэй холбоотой сэдвүүд дээр тохиож байна. За ингэснээр магадгүй урт удаан хугацаанд одоо сурж байсан сургалт, хичээл, боловсролоо ахиулж исэн зүйлсүүд дуусах, заагүй бол магадгүй ямар нэг шалгалт өгчөөд хариуг нь хүлээж байсан бол тухайн шалгалтын хариу гарах. За визтэй холбоотой одоо маш их удаан хүлээж байсан зүйл байсан бол тухайн зүйлсүүд ч гэсэн илүү тодорхой болох. За хууль эрх зүйн асуудал шийдэгдэх. За магадгүй үгүй бол гадаадтай холбоотой төлөвлөгөөнүүд ч гэсэн одоо илүү тодорхой үр дүнтэй, цэгцтэй болох боломжууд гарч ирнэ. За энэ магадгүй дахиад үтгэл үнэмшилтэй холбоотой байдлаар өмнө нь урт удаан хугацаанд үнэн гэж бодож исэн бодолтой нь хүртэл маш хурдцтай өөрчлөгдөх, хувьсах үйл явдлууд тохиох магадaltaй. За Плуто 9-р гэр дээр байгаа учраас одоо та ямар нэг багш заагүй бол үзэл бодолд маш урт удаан хугацаагаар итгэдэг байлаа гэж бодоход тухайн мэдлэг мэдээллийн их сурвалж заагүй бол тухайн багш хэр үнэн худал байсан бэ гэдэг зүйлийг магадгүй ялгаж салгах боломжтой. За өөрөөр хэлбэл магадгүй юу гэдэг би айгүй практикл бодтой хүн гэдэг байдлаар одоо тарот гэдэг ч юм уу, астролог гэдэг ч юм уу, гол сүнс харах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс итгэдэггүй хүн байлаа гэж бодоход гинт магадгүй ямар нэг юм хүчтэй үйл явдлууд өрнөлөөд болоод тэр итгэл үнэмшилтэй нь оронгороо өөрчлөгдөх боломжтой. За энэний эсрэг талд нар бөгөөд Пархасад гараг таны 3 дугаар гэр дээр байгаа учраас таны бичих, ярих, за бусдад заах, ямар нэг зүйлийг одоо сурталчлах, мэдээлэл тараах, түгээх, за контент бүтээх гэдэг ч юм уу худалдаа намаа эрхэлдэг хүмүүс байх юм бол худалдаа намаа хийхэд хүртэл маш сайхан боломжуудыг олгож өгнө. За таны дуу хоолой магадгүй илүү олон хүмүүст хүрэх, за чухал санаачлахууд гарах, гэрээ хэлэлцээр хийх, за үгүй бол маш чухал тань магадгүй дутагтаад байсан, за бүх зүйлийг өөрчлөх боломжтой мэдлэг мэдээллүүд ч гэсэн бусдаа сонсох боломжууд орж ирнэ. За гэхдээ 3 дугаар гэр дээр одоо гаргууд орж ирэх үед за эхрийн ордныхоо маань хандлага ерөнхийдөө бол хит их олон санаа, за хит их олон зүйлсүүд рүү өөрөө ороод байдаг учраас нэг гол зүйлээ барьж аваад тэрэндээ төвлөрөхийг зөвлөмөр байна. За энэхүү тэргэл сараар ерөнхийдөө бол одоо өөрийнхөө мэддэг зүйлийг өөртөө хадгалаад байх гэхээс илүүтэйгээр одоо бусдад ойлгомжтой, хэрэгтэй байдлаар хүргэх түгээхийг та эдтэй зөвлөмөр байна. За энэ нь одоо танд болж байгаа үйл явдалтай таарж байгаа, нийцж байгаа бол өөрийнхөө ордны эможиг коммент хэсэгт биччихэлтэй хэм мартаа. Мэлхийн орд, мэлхийн мандал, нар, сар. За мэлхийн ордныхны хувьд энэхүү тэргэл сар нь та хэдийн маань 8 дугаар гэр дээр буюу дундын өрөө мөнгө санхүү, өөр шир зээл, татвар заавгүй бол хин нэгнээс авч байгаа магадгүй хөрөнгө оруулалт, за өв залгамжлагтай холбоотой, за түүнээс гадна одоо итгэлцэл, дотны харилцаатай холбоотой сэдвүүдийг илүү хөндөж өгч байна. За тэгэхээр магадгүй санхүүгийн хувьд одоо хин нэгнтэй тохиролцоо хийх, шийдэх, за үр төлбөртэй холбоотой магадгүй одоо бодит алхмууд хийх. За үгүй бол дундын өрөө мөнгө санхүүтэй холбоотой ямар нэг магадгүй хамтрагчтай нь, хостой нь, бизнесийн хамтрагчтай нь, үйлчлүүлэгчтэй нь хүртэл магадгүй танаас нуучсан байсан мэдээллүүд ил гарч ирэх. За үгүй бол магадгүй хин нэгнээс санхүүгийн хувьд, за үгүй бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн хит их хамааралтай байснаа ойлгох зүйлс тохиож болно. За харилцааны хувьд ч гэсэн одоо юу гэдэг хин илүү их мэдлэлтэй байгаад энэ хин хинийгээ хянаж ийн гэдэг ч юм уу хин илүү их ачаа үүрж байна гэдэг асуудлууд илүү их одоо хүлээн зөвшөөрөх нууцуд илүү их гарч ирэх магадлал өндөртэй. За мэлхийн ордныхаа маань ерөнхийдөө бол одоо сэтгэл хөдлөл, мөнгө, заагүй бол аюулгүй байдлын төлөө ямар нэг байдлаар одоо эрүүл бус харилцаанд байсан, эрүүл бус динамикт байсан. За тэр зүйлийг хүлээн зөвшөөрөө даамжруулаад байсан бол эдгээр зүйлсийг ч гэсэн одоо илүү ойлгох, хүлээн зөвшөөрөх
боломжууд гарах болов. За эсрэг талд нь болохоор нар бөгөөд Бархасад гараг таны 2 дугаар гэр дээр байрлаж байгаа. Тэгэхээр одоо таны орлого, таны ур чадвар, таны өөрийгөө үнэлэмжийг илүү тэлж өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй та гинт өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх, за үгүй бол ямар нэг бүтээгдэхүүн гаргах гэдэг ч юм уу, өөрийнхөө аль хэдийн байсан ур чадварыг ашиглаад мөнгө олох одоо боломжуудыг илүү эрэлхийлж хаах, за үгүй бол магадгүй үйлчлэгээ үзүүлдэг байгаад өөрийгөө хангалтгүй үнэлдэг байсан бол тэдгээртэй холбоотой шинэ үнийг тогтоох боломжууд гарч ирнэ. За гэхдээ энэ дээр нөгөө нэг анхааруулж хэлэх зүйл нөх юм бол орлогоод байгаа зарлага нь мөн адил өсгөөс болгоомжлоод энэндээ илүү анхаараарай гэж зөвлөмөр байна. За энгийн байдлаар ерөнхийдөө магадгүй хин нэгнээс хит их хамааралтай байсан өөр хүний орлого санхуд хит их найдаж ийсэн гэдэг ч юм уу тий. Эдгээрээс одоо өөр зүйл хийж чадахгүй таны гар хүлээтэй байсан бол та өөрийнхөө ур чадварыг илүү ашиглаад өөрийнхөө одоо санхүүгийн доктортой байдал, амьдралдаа илүү аюулгүй байдлыг бий болгох боломж орж ирж байгаа учраас эдгээртэй холбоотой зүйлсийг ашиглаарай гэж та хэдэ зөвлөмөр байна. За иймэрхүү бодол санаа мэдрэмжүүд үйл явдлууд таны амьдралд өрнөсөн бол өөрийнхөө ордны эможиг сэтгэл коммент хэсэгт бичиж үлдэхээ мартаоцай. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За арслангийн ордныхны хувьд энэхүү тэргэл сар та хэдийн маань 7 дугаар гэр дээр тохиож байгаа. За ингэснээрээ хайр дурлал, гэрлэлт, за магадгүй бизнесийн хамтрал, түншлэл, за гэрээ хэлцээр болон одоо бусадтай илүү дотны харилцдаг харилцааны хэсэгт тохиож байгаа гэсэн үг. За тэгэхээр ямар нэг харилцааны тань талбар илүү оргил зэгтээ хүрч байж болно. За зарим хүмүүсийн хувьд магадгүй харилцаагаа илүү албан ёсны болгох, дараагийн түвшинд нь аваачих. За заримд нь магадгүй одоо хостойгоо хамт ямар нэг томоохон шийдвэрүүдийг гаргах. За зарим нь магадгүй харилцаанд тоож болохгүй, өнгөрөөж болохгүй, анзаарахгүй байж ч юм уу тий бодлогогүй байж болохгүй үннүүд илүү илчлэгдэж гарч ирэх боломжтой. За Плуто гараг мөн та хэдийн маань 7 дугаар гэр дээр явж байгаа учраас эрх мэдлийн зөрчил, за бие чи гэдэг зүйл хин хинийгээ одоо хит их хяналтандаа байлгах гэж оролдох, за магадгүй бусдад хит их атаархах, за хин нэгнээс хамааралтай байх, за сэтгэл зүйн хувьд ч гэсэн та өөрийгөө нөгөө хүнийгээ ч гэсэн одоо бие бинээрээ тоглох, тохиорхох гэдэг ч юм уу тийм mental games хийх магадлал өндөртэй. За та магадгүй дахиад энэ үед харилцааныхаа төлөө өөрийгөө хэр их өөрчилсөн бэ? За үгүй бол магадгүй өөрийнхөө хүслээр харилцаандаа нөгөө хүнийг хит их байлгах гэж хүчилж байсан уу гэдэг зүйлсүүдээ магадгүй илүү их анзаарах боломжуудыг олох болов гэж харж байна. За нар бөгөөд Бархасад гараг та хэдийн маань ордон дээр орсон байгаа учраас таны ерөнхийдөө бол одоо өөрийн тань ирч хүч, өөртөө итгэх итгэл, бусдад харагдах байдал, за ерөнхийдөө шинэ эхлэлтэй холбоотой боломжууд бүр үнэхээр одоо энэ жилдээ байж болох илүү оргил зэгтээ тулж байгаа гэж хэлж болно. За та өөрийнхөө амьдралыг ерөнхийдөө бол дараагийнхаа шинэ түвшинд гаргах боломжтой. За гэхдээ өөрийнхөө өсөлтийг магадгүй тий өөрөө өсмөр байгаа зүйлээ хамтрагчтай магадгүй тулгах, чи миний арын ажлыг бүгдээр ингэ даах хэвээр энэ бүх зүйл чиний өөрийг хариуцлага гэдэг ч юм уу, энэ чийл хийхгүй бол болохгүй гэдэг зүйлсүүдийг тулгах зүйлийг та хэд маань болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За тэгэхээр магадгүй өөрөө өсөвч гэсэн магадгүй хостой хит их дарлуулахгүй байх. За хосыгоо магадгүй бодолцохгүй байсан, хит их нөлөөлөд байсан зүйл байсан бол өөрөө өсөх хэрнээ магадгүй буцаад хосыгоо ч гэсэн өсөж хөгжихийг одоо татах, шаардах гэдэг ч юм уу те хамтдаа өсч хөгжих бололцоотой буюу одоо илүү их тэнцвэртэй ижил эргэтгэх харилцааг бий болгохыг та хэддээ зөвлөмөр байна. За иймэрхүү бодлууд, мэдрэмжүүд, сэтгэлүүд, үйл явдлууд таны амьдралд өрнөснө үү? За тийм бол та өөрийнхөө ордны эможиг бичиж үлдээхээ мартаоцай. Охины орд, охины мандалд нар сар. За охины ордныхны хувьд энэхүү тэргэл сар та хэдийн маань 6 дугаар гэр дээр тохиож байна. За 6 дугаар гэр нь өөрөө нөгөө өдөр тутмын ажлын орчин, дадал, зуршил, дэглэм, за үүрэг хариуцлага, түүнээс гадна эрүүл мэндтэй холбоотой, за хамт ажилладаг хүмүүстэй холбоотой хэсгүүдийг илэрхийлдэг. За тэгэхээр магадгүй өдөр тутамдаа хийж исэн ажлын нэг төсөл дуусах, заагүй бол өдөр тутмын тань хуваар өөрчлөгдөх, ажлын бүтэц өөрчлөгдөх гэдэг ч юм уу тий. За хамт ажилладаг хүмүүс, заагүй бол хамт олонтой холбоотой асуудлууд магадгүй шийдэгдэх боломжтой. За 70 гараг 6 дугаар гэр дээр аялж явж байгаа учраас жижиг санагдсан асуудлууд ч гэсэн магадгүй бүр ингээд урт удаан хугацаанд хит их үргэлжилчихсэн байсан ачаал гэдэг ч юм уу тий. За үгүй бол бүх зүйлийг төгс хийх ёстой юм шиг дарамттай холбоотой байх магадлал өндөртэй. За үгүй бол магадгүй юу гэдэг энэ дарга зэрэг үгүй бол хамт ажиллаж байгаа хүмүүстэй хүртэл танд хяналт тавиад баг зэргийн юм жижиг дарамтууд үзүүлээд исэн.
За үгүй бол та өөртөө ч гэсэн хит их дарамт үзүүлээд би өөрөө төгс хийх ёстой, би бүх зүйлийг хийх ёстой гэдэг байдлаар магадгүй өөртөө үзүүлж ийсэн дарамт ч гэсэн байж болно. За эрүүл мэндэд бас энэ үед анхаарахгүй бол юу гэдэг магадгүй хит их ажлын ачаалттай холбоотой эдгээр зүйлсийг энэ их ажлын ачааллыг энэ их үүрэг хариуцлагыг энэ их төгс байх гэж хичээж байгаа зүйлийг би одоо авч явж чадахгүй нэ гэдэг зүйлийг мэдэгдэх магадлал өндөр. За энэ үед одоо магадгүй гарч ирж байгаа хөдөлгөөний зуршилтай холбоотой эрүүл мэндтэй холбоотой тий хооллолт, стресстэй, нойртой холбоотой зүйлсүүдийг тоомсорлохгүй орхиж за дараа нь болно гэдэг байдлаар хойшлуулж болохгүй шүү гэж та хэдээ бас зөвлөмөр байна. За нар бөгөөд Прасад гараг та хэдийн маань 12 дугаар гэр дээр байрлаж явж байгаа учраас та хэдээс цаанаасаа одоо илүү их амрах ганцаараа байх за сэтгэл зүйн хувьд магадгүй өмнө өөртөө тань тохиолдож исэн хэцүү зүйлс байсан бол эдгээртэй одоо холбоотой зүйлсийг илүү эргцүүлж тунгаан бодоод ангаах эдгэх за ганцаараа одоо ямар нэг зүйлд илүү төвлөрөх за үгүй бол магадгүй одоо бусдын өмнө харагдах болоогүй байгаа ч гэсэн ямар нэг зүйлийг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тэрнтэйгээ холбоотой одоо нууц төлөвлөгөө төслөө хийх боловсруулах дэрэгтэй одоо холбоотой өсөлтүүд боломжууд тэлэлтүүд ирж иж болно. За одоо заавал илүү их ажиллах шаардлагагүй харин эсвэргээрээ магадгүй шаардлагагүй байгаа үүрэг хариуцлага, стрессээ хасах. За өдөр тутмынхаа ажилд магадгүй таны цагийг бараад идэг эсвэргээрээ одоо үр дүн үзүүлэх гэхээсээ илүү бүх зүйлийг хойшин татдаг зүйл байвал тухайн зүйлийг ар үнцээр нь шинжилээрэй гэж зөвлөмөр байна. За тэгэхээр энэхүү тэргээ сарны үеэр ерөнхийдөө бол одоо өөрөөсөө гарч байгаа ажлыг бүтээмжтэй байдлаа заавал хүчээр биш өөрөө өөртөө магадгүй ажлын зөв цаг нартай одоо ажил амьдралын тэнцвэртэй байдалтай байдлаар за зөв дэглэмтэй зөв амралт өөртөө зарцуулдаг байдлаар нэмэгдүүлээрэй гэж зөвлөмөр байна. За иймэрхүү зүйлсүүд үйл явдлууд бодол санаа мэдрэмжүүд та хэдэд маань орж ирсэн бол өөрийнхөө орд нэг эможиг коммент хэсэгт бичүүлдэхээ мартаоцай. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд энэхүү тэргэл сарын та хэдийн маань 5 дугаар гэр дээр тохино. За ингэснээрээ хайр дурлал, за романтик харилцаа болцоо, хүүхэд жирэмслэлт, за бүтээлч байдал аз жаргалтай холбоотой хэсгүүдийг илүү өдөөж өгнө. За романтик харилцааны хувьд таны одоо тухайн харилцааны бодит байдал илүү тодорхой болох боломжтой. За хит их одоо та магадгүй танд маш их таалагддаг хүн байгаа боловч нөгөө хүн тань магадгүй таныг хит их хянах гэж оролддог, хит их эзэмддэг. За үгүй бол магадгүй хүнийг өөрчлөх гэж оролддог хүсэл. За та өөрөө ч тэр нөгөө хүн тань тэр ижил байдлаар нөлөөлөх зүйлсүүд дагалдах магадлалтай. За тэгэхээр зарим жилүүрүүдийн хувьд магадгүй харилцаагаа дараагийн шатанд аваачих. За зарим нь болохоор эсэргээрээ зөвхөн одоо өнгөцгөн харилцаа байсан юу гэдэг. За ингийн байдлаар магадгүй ердөө бэлгийн хүслээ хангасан харилцаа байсныг ойлгох магадлалтай. За түүнээс гадна одоо хүүхэдтэй холбоотой чухал шийдвэрүүд бүтээлч байдалтай холбоотой ямар нэг одоо төсөл зураг зурмаар санагдсан ямар нэг өөрийнхөө гараар юм уурсан гэдэг ч юм уу тийм зүйлстэй холбоотой юмнуудын мөр дүнгээ харах. За үгүй бол удаан бэлдсэн ажлаа олон нийтэд гаргах мөч байж болно. За нар бөгөөд Прасад гараг та хэдийн маань 11-р гэр дээр байгаа учраас найз нөхөд за баг бүлгээрээ хамт ажиллах за ирээдүйн зорилготой холбоотой зүйлс дээр маш их өсөл төлөлтийг одоо тэлэлтүүд авчирч болно. За тэгэхээр магадгүй таны бүтээл хийж байгаа зүйл зөв хүмүүст хүрэх. За үгүй бол та гинт ингээд өөрийнхоороо ямар нэг зүйлийг хиймээр бүтээмээр санагдаад за магадгүй контент хиймээр санагдлаа гэж бодоход одоо 5 дугаар гэр маань контентийг илэрхийлдэг учраас контент хийлээ гэж бодоход илүү их олон шинэ дагагчтай болох гинт бусдад хүрэх гэдэг ч юм уу тий. Эсвэл илүү том байгууллага багтай холбогдох боломжуудыг за зөв хүн зөв цагтаа танд туслах боломжуудыг ерөнхийдөө бол нэмэгдүүлж өгч байна. За гэхдээ энэ ерөнхийдөө бол нөгөө олонний анхаарлыг авахын тулд за үгүй нийгэмдээ хараалагдахын тулд өөрийнхөө одоо гаргаж байгаа хийж байгаа зүйлийг магадгүй романтик харилцааг за үгүй бол өөрийнхөө одоо хийсэн бүтээлийг хүүхэдтэй холбоотой шийдвэрүүдийг сулруулж байхгүй болгож үгүйсгэж болохгүй шүү гэдэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. За өөрөөр хэлбэл энэхүү тэргээ сарны үеэр өөрийнхөө дуртай зүйлийг үр хүүхэдтэй болмоор байгаа бол тухайн хүслээ. За тэгээд эдгээр зүйлсийг зөв хүрээлэлтэй холбож урт удаан хугацааны зорилго төсөөлөл мөрөөдөлтэйгээ холбож бодит төсөл төгжилт болгоорой гэж та хэдтэй зөвлөмөр байна.
За энэ нь танд тохиолдсон үйл явдалтай одоо бодож санацдагж байгаа зүйлтэй тань уялдаж байна уу? За тийм бол та өөрийн ордны эможиг комент сэтгэл хэсэгт бичиж үлдээхээ мартаоцай. Хилэнцгийн орд, хилэнцгийн мандалд нар сар. За хилэнцгийн ордныхны хувьд энэхүү тэргээс сарантай хэдийн манд 4-р гэр дээр буюу гэр бүл гэр орон за таны магадгүй орон байртай эцэг ихтэй заагүй бол таны юу хийвэл аюулгүй мэдэрдэг. За тэр орон зайтай холбоотой за магадгүй хүүхэд настай холбоотой зүйлсүүдийг илүү өдөөж өгж гин. За ингэснээр магадгүй нүүх гэр орноо өөрчлөх заагүй бол магадгүй үл хөдлөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдэх заагүй бол гэр бүлийн ямар нэг чухал асуудал байгаа юмнууд илүү их одоо өрнөлтөө байж байгаад оргилдоо хүрэх зүйлсүүд гарч болно. За 70 гараг энд байгаа учраас магадгүй хуучин гомдлууд за үе дамжсан айдсууд заагүй бол магадгүй бага наснаас тань одоо тогтсон байсан аав ээжээс тань уламжлагдаж ирсэн заагүй бол бага наснда танд тохиолж исэн зүйлсүүдтэй холбоотой таны гаргадаг зан аашууд ил тод болж гарч ирэх заагүй бол өмнө гомдсон байсан гомдлууд заагүй бол магадгүй гэр бүлийнхэнтэй хүртэл тодорхой хэмжээгээр одоо таны харилцаанд илүү нөлөөлөх гэж оролдох зүйлсүүд ч гэсэн гарч болно. За тэгэхээр гэр бүлийнхаа төлөө магадгүй хит их үүрэг хариуцлага үүрсэн байсан. Заагүй бол өөрийнхөө одоо юм аюулгүй орон зайг алдагдчихсан байгаад тэрийгэ магадгүй амжилтаар ажил мэргэжил карьераар нөхөх гэж байсан бол тухайн зүйлсийг ч гэсэн ойлгох ухаарах магадлал байх болов уу гэж харж байна. За тэгээд энэний эсрэг талд нар бөгөөд Пархасад гараг та хэдийн маань 10-р гэр дээр байрлаж байгаа учраас нэр хүнд ажил мэргэжил карьер за бусдад одоо харагдах өөрийнхөө байр суурийг эзлэх том боломжууд гарч ирж болно. За тэгэхээр магадгүй албан тушаал ахих, бизнесэд хэлэх, за олон танигдах, заагүй бол мэргэжлийнхаа хүрээнд шинэ чиглэлүүдийг, алхмуудыг хийх, өөрөө ямар нэг шинэ бизнесийг хүртэл магадгүй эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна. За гэхдээ ажил мэргэжил карьертай хит их анхаарч байгаа ингээд гэр орныхоо одоо асуудал нөхцөлтөө одоо тоохгүй байхыг зөвлөмөөргүй байна. Өөрөөр хэлбэл одоо ажил мэргэжлэрээ далимдуулж гэр орноо бити орхигдуулаарай гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр аль болох нөгөө өөрийнхөө гэр оронд анхаарч ийж өөрийнхөө дотоод хөвгтийг эдгэж ийж за аав ээжтэй ч гэсэн байгаа асуудлуудаа илүү зэгцэлж ийж таны одоо гадаад амжилт ажил мэргэжил бизнес илүү амжилттай тогтвортой болно шүү гэдэг зүйлийг сануулж хэлмээр байна. За эдгээр яригдсан сэдвтэй холбоотой зүйлс таны амьдралд өрнөснөө бодсноо за ямархуу нэг тиймэрхүү үйл явдлууд болсноо та тэгсэн бол өөрийнхөө ордны эможиг комент сэтгэл хэсэгт бичүүлдэхээ мартаоцай. Номын орд, номын мандалд нар сар. За номын ордныхны хувьд энэхүү тэргэл сарантай хэдийн маань 3-р гэр дээр тохиож байгаа. За ингэснээр харилцаа холбоо, бичиг баримт, гэрээ хэлэлцээр ах дүүс хамаатан садан таны одоо ойр орчиндөө илүү их түгээмэл хардаг хүмүүс, хадам аав ээж за түүнээс гадна хөшөөтэй холбоотой зүйлс за ойрын зайны аяллууд өдөр тутмын мэдлэг мэдээллийг тань илэрхийлдэг хэсэг тохиож байгаа. За ингэснээр хин нэгэнтэй ярьсан яриа хин нэгнээс сонсон мэдлэг мэдээлэл заагүй бол шинээр хийж байгаа гэрээ хэлэлцээр шийдвэрүүд ерөнхийдөө бол нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчлөх магадлал өндөртэй байна. За Плуто 3-р гэр дээр нь байгаа учраас таны үг хэл яриа за бусдаа сонсож байгаа мэдлэг мэдээлэл тань хүртэл маш хүчтэй нөлөөтэй байх болно. За магадгүй энэ үед хэлээгүй байсан өөрийнхөө үннийг дарчихсан байсан зүйлийг хэлэх шаардлага гарч болох магадлал өндөр байгаа харагдаж байна. За гэхдээ хин нэг магадгүй дарамтлах заагүй бол ялах гэж оролдох гэдэг ч юм уу тий. Заагүй бол буруутгах байдлаас өөрийнхөө одоо хэлээгүй байсан зүйлийг илэрхийлэхээс та хэдийгээ болгоомжлоорой зайсгээрэй гэж зөвлөмөр байна. За ах トゥ хамаатан садан хүш заагүй бол магадгүй хамтран ажилладаг хүнтэй холбоотой ямар нэг таны одоо далд байсан асуудлууд үннүүд ил гарч ирэх магадлал өндөртэй. За нар бөгөөд Пархасад гараг таны 9-р гэр дээр тохиож байгаа учраас гадаад улс орон за аялал боловсрол багшлах заагүй бол боловсрлоо ахиулж байгаа дээшлүүлж байгаа ямар нэг зүйл хэвлэх гэж байгаа нийтлэх гэж байгаа заагүй бол олон улсын зах зээл рүү гарах боломжууд бас илүү хүчтэй болж ирж байгаа болов гэж харж байна. За тэгэхээр жижиг мэдлэг мэдээлэл заагүй бол ямар нэг хин нэгэнтэй өрнүүлсэн байсан яриа таныг илүү том зам руу хөтлөх
ямар нэг зүйл рүү зориглоод хиймээр санагдах боломжуудыг дагуулахаар байгаа харагдаж байна. За гэхдээ баримт бичиг мэдээлэл орж ирсэн мэдээлэлээ заавал шалгаарай гэж та хэдий зөвлөмөр байна. За энэ тэргэл сарны үед ерөнхийдөө бол зөв үг зөв мэдээлэл таны дараагийн том муу таалгуудыг нээж байгаа болов гэж харж байна. За энэхүү гарагийн хөдөлгөөн, за энэхүү үйл явдлууд таны амьдралд болж байгаа юу? Иймэрхүү зүйлс та бодсон уу, сансан уу, мэдэрсэн үү? Иймэрхүү үйл явдлууд өрнөсөн бол өөрийнхөө ордны эможиг коммент хэсэгт бичүүлдэхээ мартаоцай. Материйн орд, материйн мандалд нар сар. За материйн ордныхны хувьд энэхүү тэргэл сар та хэдийн маань 2 дугаар гэр дээр буюу хөрөнгө мөнгө санхүү орлого өмч за таны байдаг авьяас ур чадвар за өөрийгөө үнэлэн хүлэмжийг тань илэрхийлэх хэсэг тохиож байна. За магадгүй таны нэг орлогын их усүр дуусвар болж байгаа. За үгүй бол магадгүй цалинтай холбоотой ямар нэг томоохон шийдвэрүүд гарах, өөрчлөлтүүд гарах. За таны үн тарифаа өөрчлөх. За үгүй бол санхүүгийн хувьд илүү бодиттой нөхцөл байдлууд тодорхой болох магадлал илүү өндөртэй байна. За дэлхийн банк гараг оролцож байгаа учраас мөнгөтэй одоо холбоотой асуудлын цаана магадгүй танд ямар хуу айдсууд орж ирж байгаа вэ? Ямар хуу дутуугийн мэдрэмжүүд байгаа вэ? За өөрийгөө ямар хуу байдлаар дутуу үнэлээд байдаг вэ гэдэг зүйлсүүд ил тод болох магадлалтай болов гэж харж байна. За тэгэхээр та магадгүй өөрийнхөө ажил үйлчлэгийн ур чадвараа зах зээлийн үнээс магадгүй илүү доогуур үнэлж байсан бол эдгээр зүйлстэй холбоотой маш хүчтэй ойлголтууд орж ирэх магадлалтай. За түүнээс гадна мөнгийг магадгүй аюулгүй байдлын цор ганц баталгаа гэж хит их зуурдаг байсан бол эдгээртэй одоо холбоотой зүйлсүүдийгээ ч гэсэн илүү анзаарах боломжийг бүрдүүлж өгнө. За тэгээд энэний эсрэг талд нар бөгөөд Пархасад гараг таны 8 дугаар гэр дээр тохиож байгаа учраас магадгүй хин нэгнээс одоо хөрөнгө оруулалт хүлээж байсан. За дундын хөрөнгө мөнгө санхүү өөр ширзээлтэй холбоотой за үгүй бол таны хостой холбоотой за үгүй бол тэтгэлэг хүлээж байгаа гэдэг ч юм уу тий. Эдгээртэй холбоотой зүйлс байсан бол за үгүй бол ямар нэг зүйлсүүд рүү зорих юм бол санхүүжилтийн бизнесийн орлогын боломжууд гарч ирэх болно. За гэхдээ эдгээр одоо гарч ирсэн боломжийн нөхцөл танд илүү таатай байгаа харагдаж байж магадгүй ч гэсэн гэрээнийхээ заалтыг илүү сайн уншилгүйгээр магадгүй үр ширзээл авахаас хөрөнгө оруулалт авахаас татгалзаарай, илүү нягтлаарай гэж ерөнхийдөө бол зөвлөмөр байна. За энэхүү тэргэл сарны нөлөөгөөр та ерөнхийдөө бол өөрийнхөө үн цэнийг илүү зөв оновчтой тогтоох. За түүнээс гадна өөрийнхөө мөнгийг бөгөөд бусдын хөрөнгө мөнгө санхүүг ч гэсэн юунд захиран зарцуулах, хэрхэн ашиглах вэ гэдэг зүйлтэй холбоотой ухаалаг ерөнхийдөө бол хил хязгаарууд бий болгох боломжийг бүрдүүлж байгаа болов гэж харж байна. За энэхээр үйл явдлууд, бодлууд, сэтгэл хөдлөл мэдрэмжүүд танд орж ирсэн бол өөрийнхөө ордны эможиг коммент хэсэгт бичүүлдэхээ мартаоцай. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхын ордныхны хувьд энэхүү тэргэл сар нь та хэдийн маань 1-р гэр дээр шууд таны ордон дээр тохиож байгаа. За ингэснээр та өөрийнхөө дүр төрх за хэн бэ гэдэг хүнтэйгээ холбоотой зориг чиглэлтэйгээ эрүүл мэндтэйгээ амьдралыг бүр том дүр зургаар нь харах зүйлстэй холбоотой маш их хувийн томоохон өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. За магадгүй таны хувьд одоо өмнө нь хэн байсан бэ гэдэг зүйлтэй нормгоороо өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж болно. Өөрөөр хэлбэл та өөрөө дахин одоо шинээр төрж байгаа юм шиг мэдрэмжүүд гарах магадлалтай. За тэгэхээр хуучин танд байсан нэр хүнд дүр төрх гэдэг ч юм уу те үгүй бол таны ааш арансан зан төлөв за бусдад харуулдаг байсан дүрээсээ одоо та бүр тис өөр хүн болчихсон байгаад өөрийгөө өөрчлөлмөр шинжилмээр өөр байдлаар бусдад харагдмаар санагдаж магадгүй. За дэлхийн банк гарагтай одоо энэ хүн тэргэл сар маань холбогдсон байгаа учраас ерөнхийдөө бол одоо жижиг байдлаар өөрийгөө засаж залруулах гэхээсээ илүү магадгүй бусдад өөрийнхөө эрх мэдлийг хүч чадлыг алдаж байсан бол тэр бүх зүйлээ буцааж өөртөө олж авах. За амьдралаа өөр дахиад өөрийнхөө одоо атганд жолоонд оруулж ирэх за урт удаан хугацааны өөрчлөлтийг өөртөө бий болгох эхлэлийн зэг ерөнхийдөө бол энэ тэргэл сар байх болов уу гэж харж байна. За тэгээд нар бөгөөд Пархасад гараг та хэдийн маань 7 дугаар гэр дээр байрлаж байгаа учраас
хайр дурлал, гэрлэлт, за угвал бизнесийн одоо хамтрагчтай холбоотой маш том боломжууд танд орж ирэх болов гэж харж байна. За өөрөөр хэлбэл магадгүй хосгүй байгаа хүмүүсийн хувьд чинь хостой учрах, за угвал одоо хостой байгаад харилцаа нараа албан ёсны болоог байгаа бол харилцаагаа илүү албан ёсны болгох, за угвал харилцаагаа дараагийн түвшинд аваачих. За гэрээ хин нэгэнтэй бизнесийн хамтрал хийлье гэж бодоход илүү гоё гэрээ хэлцээр байгуулах. За угвал магадгүй нөлөө бүхий хүнтэй хамтрах боломжууд орж ирэх болно. За гэхдээ энэ үед ерөнхийдөө бол нөгөө харилцаа томорж байгаа учраас нөгөө хүнийхээ аян ив талыг хитих харах магадлалууд гарах магадлал за их байгаа. Өөрөөр хэлбэл одоо өөрөө өөрийгөө тухайн хүндээ бүрэн алдахгүй өөрөө өөрийнхөө онцлог хэмбэ гэдэг зүйлийг давхар тэмцвэртэй байдлаар авч яваарай гэж зөвлөмөр байна. За тэгээд та хэдэд маань иймэрхүү бодлууд, сэтгэл хөдлөл мэдрэмжүүд, үйл явдлууд тохиолдсон бол өөрийнхөө ордны эможиг коммент хэсэгт бичүүлдэхээ мартаоцай. Загасны орд, загасны мандалд нар сар. За загасны ордныхны хувьд энэхүү тэргэл сар та хэдийн маань 12 дугаар гэр дээр тохиож байна. За 12 дугаар гэр нь өөрөө ерөнхийдөө бол өнгөрсөн үйл явдлууд, айцууд, таны нууцуд, за сэтгэл зүйн хувьд ямар нэг ангаалт эдгээлт, за угвал ямар нэг зүйлийг тавьж явуулах, хаах, за далд ертөнд бөгөөд ерөнхийдөө бол одоо амралтыг илэрхийлж идэг, за угвал ганцаараа байхыг илэрхийлж идэг орд байгаа. За тэгэхээр энэ ерөнхийдөө бол таны хувьд илүү хувийн шин чанартай, за магадгүй сэтгэл зүйн хувьд ямар нэг зүйлийг илүү сулалж тавьж явуулж байгаа. За магадгүй өөрөө өөрөөсөө нуугдж байсан, за угвал одоо хуучин гомдлууд, мэдрэмжүүд эргэн гарч ирдэг. За угвал ямар нэг байдлаар одоо өөрийгөө үүмүүлдэг, давтагддаг байсан сэтгэл зүйн асуудлууд байсан бол эдгээрийгээ илүү ойлгох. За өөрөөсөө хүртэл магадгүй нуучихсан байсан үнэн тань юу байсан бэ гэдэг зүйлсүүдийг илүү тод томруулнаар харах. За өөрийнхөө үннийг хүлээн зөвшөөрөх боломж өндөртэй байна. За тэгээд 70 гараг та хэдийн маань 12 дугаар гэр дээр явж байгаа учраас дарагдсан байсан айцууд өөрийнхөө магадгүй хараа хяналтыг алдах. За үгүй бол өнгөрсөнтэй холбоотой юмнуудыг илүү дахин боловсруулах шаардлага гарч ирдэг. Дахиад магадгүй өөр өнцгөөс нь харах. За үгүй бол тэр үед болсон зүйлсүүдийг хүлээн зөвшөөрөх, тэрнтэй холбоотой өөрийгөө дахиж ийм зүйл одоо болохгүй гэдэг байдлаар өөрийнхөө хүчийг буцааж авах гэж оролдох гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс болох магадaltaй болоо гэж харж байна. За нар бөгөөд Пархасад гараг маань та хэдийн маань 6 дугаар гэр дээр байгаа учраас ажил, өдөр тутмын орчин нөхцөл, дадал зуршил, дэглэм, эрүүл мэнд зэрэгтэй холбоотой хийсгүүд илүү тэлж өгнө. За ингэснээрээ магадгүй шинэ ажилд орох, за үгүй бол тэр ажил нь одоо таны илүү хүсэж исэн орчин нөхцөлтэй шаардлагыг тань илүү хангадаг байх. За үгүй бол одоо байгаа ажлын орчин нөхцөл тань хүртэл илүү сайжрах. За үгүй бол одоо ямар нэг байдлаар тухайн зүйлийг хийхэд хүртэл илүү гоё таашаалтай болж ирэх. За үйлчлэгээ үзүүлдэг бол илүү олон захиалга орж ирэх. За үгүй бол шинэ систем, шинэ арга барилууд ажилдаа оруулж ирэх. За амьдралын юм маягаа хүртэл магадгүй сайжруулах, илүү шинэ зүйлсүүдийг хийх турших боломжууд гарч ирэх болно. Тэ ажил их хийж байгаа ч гэсэн амралтаа ерөнхийдөө бол багасахгүй байхыг та хэдээ зөвлөмөр байна. Түрүү хэлсэнчлэн сар бөгөөд дэлхийн гараг холбогдож байгаа учраас за хэрвээ өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн хувьд одоо дотоод үүрч явсан ачаатай холбоотой зүйлсээ тоохгүй өнгөрөх юм бол биетэй нь ерөнхийдөө бол таныг зогсох одоо завсарлага авахыг шаардах магадлал өндөртэй шүү гэдгийг та хэдээс зөвлөё. За энэхүү тэргэл сарны үед ерөнхийдөө бол өнгөрсөн байсан өөрийгөө өмөлдөг мөчлөгийг зүйлсүүдийг ойлгох, тавьж явуулах. За тэгээд илүү эрүүл өдөр тутмын орчин нөхцөл, дадал зуршил, ажлын одоо сайхан таатай зүйлсүүдэд зай гарах боломжийг бүрдүүлж өгөх болов гэж харж байна. За эдгээр үйл явдлууд танд болсон, тохиолдсон, мэдэрсэн бол та өөрийнхөө ордны эможиг коммент хэсэгт бичүүлдэхээ мартаоцай. За орд болгонд ойлгомжтой байсан болов гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.